Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээр би сүүлд авсан хэмнэлийн утаснуудаа харуулъя гэж бодсон. Тэгэхээр ийм утас байна. Энэ чинь 200 г. Ийм цэнхэр цагаан. Энэ болохоор 100% полиакрил. Энэс бас ийм улбар шарангатай байгаа. 200 г ийм 2 ширхэг утас. Дараа нь ийм утас. Нэг гоё утас байлээ. 100 г вүүл ноосны орцтой утас. Энэс 3 ширхгийг авсан. Нүгээр гоё өвлийн малгай хийх гэж байгаа. Ханы ноосны орцтой болохоор гоё дулаахан малгай болно. Дараа нь энэ болохоор ийм харангийн утас 150 г. Ийм дүүцэнтэй. Нүгээр би балаклава нэх гэж байгаа. Тэгээд энэ ийм саарал уусалттай өнгийн утас. Нүгээр малгай эсвэл цамц гэх юм уу гэж бодож байгаа. Энэ болохоор 400 г утас том бат. Энэ болохоор бас ноосны орцтой утас байгаа. Тэгээд дараагийнх нь ийм утас байна. Энэ болохоор бас 400 г. Нүгээр бас малгай нөхөх гоё болох байх. Энэ бас 25% ноос орсон юм утас байна. Тэгээд энэ саарлан утас 400 г. Ийм саарлангийн утас байна. Дараа нь энэ ч гоё юм аа. Ийм шаргал цагаан үгтэй 300 г утас. Сэнийхийг бодвол арай зузаан юм уу? Гоё зөөлөх юм бэ. Нүгээр малгай оролт энэ төр хийвэл гоё дулаахан болох бах. Боронгийн ийм утас байна. Энэ болохоор аюу нарийнхан. Энд чинь ингээд 50 г, ийм 50 г утас 9 ширхэг. Асан. Мерино уус бас ноосны орцтой ийм зөөлхөн аюу гоё утас байна. Нүгээр юу ихээ мэдгүй л юм л та. Энэ гэхдээ амьс нэгдэг утас юм билээ. Амьс нэг. Гэтэ би амьс хийхгүй бах уу? Тэгээд ихсэн шиг. Нүгээр цамц юм уу юу ч хийхээ. За дараагийнх нь ийм улбар шар өнгөтэй. Улбар шар бор дуу өнгөтэй ийм 50 г. Энэ болохоор 100% mercerized cotton. Бас энэгээр зуны юмнууд ихвэл нэг гоё болт юм билээ. Зуны нэмгэн топ, бикини топ моп ихвэл гоё болох байх. За ийм 50 г утаснаас дараагийнх нь ийм cotton утас. Энэ болохоор дахин боловсруулсан утас юм байна. Бид 100 г. Ийм өгтэй. Иймэрдүү. Зузаантай юм байна. Эндээс 5 ширхэг. Дараагийнх нь ийм алаг утаснууд байгаа. Ийм өгтэй. Би энүүгээр цамц хий гэж бодоод байгаа. Hexagon цамцнууд. Энэ ингээд нэг нь 100 г 210 м гинэ. Тэгээд 5 ширхэг. Ингээд нэг цамц. Дараагийнх нь
бас саяныхтай адилхан утас гэхдээ арай өөр өнгө. Энэ болохоор арай гоё дулаахан өнгөнүүд тийм үү? Ингээд тамшиг. Нүгээр бас малгай ороод хийвэл гоё болох ба. Ийм алаг болохоор за дараагийнх нь бас адилхан утас. Энэ болохоор ийм чүнэлийн цагаан ийм ус өнгөтэй. Ер нь чүнэлийн өнгөнд дуртай. Тэгээд ийм өнгөийг авцгаа. Тамшиг. Дараагийнх нь ийм хүүхдийн утас. Айгуу гоё зөөлхөн юм билээ. Ийм өнгөтэй. Эндээс тамшиг. Нүгээр цамц цэвэл айгуу гоё зөөлхөн болох хаа. Сүүлийн утаснууд нь болохоор ийм хамбаа утаснууд авсан. Ийм утастай. Энэ болохоор ийм хүрэн улаан дунг. Ягаан ч юм уу. Ийм өнгө. Ийм утаснаас тэгэхээр 5 ширхэг. За энэ айгуу гоё зөөлхөн ийм бас ийм шаргал цагаан өнгөтэй. Би нүгээр өвлийн малгайнууд гэх гэж байгаа. Үй. Айгуу гоё зөөлөн дулаахан болох ба. Ийм утаснаас дахиад 5 ширхэг. Саяныхтай адилхан. Гэхдээ ийм нэлээд өнгөтэй. Энэ хоёр адилхан өнгөтэй. Юу гоё зөөлхий. Зүгээр малгайн гэхээр бүр амар гоё болох хаа. Би энэ хасуудснуудынхаа ихээр нь ер нь малгай оролт тэргээд өвлийн юмнууд хийж бодож байгаа. Ихэнх нь тийм зузаан, дулаахан утаснууд болохоор бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye bye.